төрийн албаны зөвлөл ёс зүйн хороо засгийн газар одоо шинээр эмхлэн байгуулагдахтай холбоотойгоор төрийн албан хаагчдын ажлын байрны дархлаа дээр анхаарахыг түрэн хүссэн. За мөн түүнчлэн гендерийн тухай хуулийн хэрэгжилт дээр одоо бас анхаарахыг хүссэн. За Баярбаатар дарга маань бол гендерийн тухай хууль харьцангуй сайн хангагдаж байгаа гэдгийг хэллээ. За энэ бол төрийн болон төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүүсийн төлөөлөл 60-40 одоо харьцаатай байна гэсэн энэ заалт буюу одоо гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн 13-т байгаа заалт хангагдаж байгаа буюу одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 60-аас 60% нь бол эмэгтэйчүүд байна гэдгийг бол хэллээ. Үүнийг бол ер нь аль болох 50-50-аар төхөөлөх хэрэгтэй. За зарим салбар, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар энэ хүүсийн харьцаа бол бас алдагдсан байгаа. Үүнд бол бас анхаарах ёстой гэдэгтээ бол санал нэгэ. За миний хувьд бол гендерийн эрхтгч байдлын тухай хуулийн 11-ийн 2 дээр одоо анхаарасай гэж хүсэж үг хэлж байгаа юм аа. За энэ юу юм бэ гэхээр 11-ийн 1 томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүүсийн төлөөлөл засгийн газар аймаг нийслэлд 15%-аас дүүрэгт 20%-аас суманд 25%-аас хороонд 30%-аас доошгүй байх гэсэн энэ одоо заалт бол огт хэрэгжихгүй байгаа. Төрийн улс төрийн албан тушаалтны томилгоонд засгийн газар 15%-аас зэх байх ёстой гэсэн энэ хуулийн заалт бол хэрэгж. Төрийн захиргааны удирдах албан тушаал яамдын төрийн нарийн бичгийн дарга засгийн газрын агентлагийн даргын 15%-аас бусад төв байгууллагын удирдлагын 20%-аас яамдын газар хилцээний даргын 30%-аас аймаг сум нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын дарга хилтэс албадын даргын 40%-аас доошгүй хувь нь одоо аль нэг хүүсих байна гэдэг энэ заалт бол огтос хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр яг энэ удирдах албан тушаал дээр жишээлбэл одоо яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд бол юу 15 байтугай бараг 1% хүрч ийн үгүй юу. Ганцхан одоо төрийн нарийн бичгийн дарга эмэгтэй хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр бол байгаа. За сайд нарын хувьд бол бас 7% байсан уу яасан. Бид нар бол хүүсийн эрхтгч байдал бол одоо 50-50% гэж боддог бол ядаж энэ хуулиар тогтоосон 15% хүрэх чийчээ гэдэг ийм л одоо асуудлыг дэвшүүлээд байгаа. Цаашлаад одоо газар хилцээний дарга нарыгаа одоо бас бичигдээгүй хуулийн дагуу бага бүрдүүлэх нэрийдлэр солих болол гендерийн тухай хуулиа анхаараарай гэдгийг одоо урьдчилан бас хэлж байгаа юм аа гэдгийг одоо бас бүртгүүлжүүлэх гэсэн юм. Ёс зүйн одоо энэ сургалтыг явуулахдаа ч гэсэн энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг ч гэсэн бид нар бас яг одоо бас зааж ярьж явж явахгүй бол яг энэ гендерийн тухай хуулийг бас буруугаар ашиглах, буруугаар тайлбарлах ийм явдлууд бол байгаа. Тэгэхээр үүн дээр бол гендер эрхтгч байдлыг аль нэг хүүсийн одоо давмгай байдлыг үүсгэхгүйгээр тэгш одоо эрхийн хуулиа одоо хэрэгжүүлдэг байх ёстой. Хуулийн хэрэгжилтийг хууль тогтоогчид өөрсдөө хэрэгжүүлэх юм бол хуулиар одоо бас яах вэ гэдэг асуултыг бас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас анхаарч одоо үзээсэй гэсэн ийм одоо саналыг хэлж байгаа маа.